За ажлын цаг ашиглалтын бүртгэлийг хийх явцад анхаарах зүйл байгаа. За мэдээж импорт шийдэн дээр бүртгэлээ хийчихэд тухайн өдрийнхөө бүртгэлээ хийж дуусчаад бүртгэл шийд рүүгээ импорт авчиг дараад бүртгэлээ оруулж байгаа. За ажлын цагийн тооцоо маягтан дээр тухайн сарын эхний өдрийг л оруулснаар сарын сүүл өдөр нь автоматар гарч ирж байгаа. За амралт баяр ёслолын өдрүүдийг мөн адил автоматар тооцоолно. Тэр нь амралтын өдөр таарсан өдөр байна уу? Ажлын өдөр таарсан байна өдрийг энэ дээр автоматар тооцоолохын тулд энэ амралтын өдрүүдээ тухайн ондоо шинчилж оруулж өгч байна. За тэгснээр энэ маягт бол автоматар татагдчих гарч ирнэ. За энд бол зөвхөн гараар оруулах нь бол тухайн сарынхаа эхний өдрийг л гараар оруулна. Тэнгүүд сарын сүүл өдөр нь 31 хоногт байна уу, 30 хоногт байна уу, 28 хоногт байна уу? Тэр нь автоматар татагдаад гарч ирнэ. За ингээ хүн тус бүрээрээ ажилласан ажиллаагүй цаг автоматар гарч ирж байна. За C2 маягтан дээр анхаарах зүйл бол хүн тус бүрээр сар сарын мэдээг татдаг. За энэ C1 маягтан дээр хүн тус бүрийн мэдээг татахдаа мөн адил сарыг л оруулах давталтай он болон сарын. За бидний сая өмнөх видеон дээр үзүүлсэн бүртгэл дээр бол 3 сарын бүртгэлийг хийж үзүүлсэн. За энэ бүртгэлээс бол ажилчдын мэдээ хүн тус бүрээр автоматар татагдчихээн. За энэ хүн тус бүрийн мэдээг бүгдийг нэг бүрчлэн ингээд солиод хэвлээд байх төвхтэй учраас бүгдийг PDF болгохын тулд за энэ баруун тийш нь гүйлгэж байгаа PDF all гэсэн тавчийг дарна. За PDF all гэсэн тавч дарсны дараагаар бол энэ хүн тус бүрээр бол мэдээ ингээд PDF болго гараад ирнэ. За энд ингээ харуулсан байна. Хүн тус бүрээр PDF болоод энэ Excel файл байгаа фолдер дотор ингээ хадгалагдаад гараад. За энийг ингээ хүн тус бүрээр хэвлэж архивлж авдаг байна. За энэ бол сангийн сайтын 2017 оны тушаалын хавсралтын дагуу нийцүүлсэн маягт нь C1 маягт. За энэ C1 маягтын мэдээ бол бүрэн автоматар татагдаж гарч ирнэ. За энэ шипер зохих маягтын шаардлагад нийцүүлж автоматжуулсан байгаа. За эндээс сарын эхний хагасын ажилласан ажиллаагүй цаг, сарын 2 дугаар хагаст ажилласан ажиллаагүй цаг, за тухайн сард ажиллаагүй бол шалтгаантайгаар шиперээр тэмдэглэх ёстой байдаг. Ажиллаагүй цаг өдөр, ажилласан цаг өдөр нь автоматар гарч ирж байна. За ингээд цаг бүртгэгч бол энэ мэдээнүүдээ өгөөд нэгтлэн бодгочоор шалгуулад архивлж авдаг байна. За энэ бол ерөнхийдөө ажилтны тус бүрийн цалин бодох анхан шатны суурь маягт юм аа. За ингээд хүн тус бүрээр мэдээг ингээд татаад гаргаад үзчихлээ. Одоо за ажлын цагийн маргаантай асуудал байх юм бол хүн тус бүрээр лавлж шүүх боломжтой. За жишээлбэл энэ дорч гэдэг хүн энэ ажлын цаг буруу бодсон байна гэх юм бол эндээс яах нь хуулга харж агаад тухайн цаг бүртгэж нэгтлэн бодогч тухайн холбогдох этгээдийн хүмүүс нь энэ бүртгэлийг хянаад үнэн зөвийг шалгаад за засвар их зайлшгүй шаардлагатай болох юм бол бүртгэл шийдэн дээр очиж байгаа. За тухайн хүний ажлын бүртгэлийг ингээд мөрийг нэтгэвчүүлж агаад засаад засвараа хийсний дараа ингээд хамгаалах тавчиг дардгаа. За энэ хүн болоод засвараа хийх тохиолдолд бол энэ тухайн засвар хийсэн мөрийг бүхэлд нь ингээд мэдээнүүдийг шинчилж оруулах шаардлага гараар
оруулах шаардлагатай болно. За энэ үйлдэл хийсний дараа хамгаалах төвчийг давтгаа. За ингээд бүртгэл шийдээ ингээд хийж бүртгэл шийд рүүгээ мэдээнүүдээ татаж оруулсны дараагаар мэдээ цэхийн 1 маягт автоматар татагдана. Цэхийн 2 маягт мөн адил автоматар татагдж байгаа. За энэ 2 маягт бол одоо цалин бодох анхан шатны маягт болж байгаамаа. За тэгээд энэ импорт шитэн дээр бол хүмүүсийн нэрийг бол автоматар оруулна. Урьдчилаад бол энэ ажилчдын одоо нэр оруулдаг worker sheet-эн дээр ажилчдыг одоо нэрийг одоо оруулдаг байгаа. Нэр, албан тушаал, утас, имэйл бүх шаардлагатай мэдээллүүдийг нэг Excel дээр ингээ хадгалаад явуул цаг үртгэхэд амар байгаа. За тэгээд нэр оруулах дээр дараад нэрэн доош ингээ ороод ирнэ. За дахиад үзүүлээ нэр оруулах. За нэр ороод ирж байна. За огноогоо автоматар оруулах юм бол огноо оруулах. За тэгээд энэ шифрүүдэн бол мэдээж гараар оруулна. За энэ хуулаар тавьчихна. Шифр бол ерөөсөө энэ тэмдэглэл шитэн дээр байгаа энэ тэмдэглэлийн дагуу бүртгэлийг хийдэг. Сангийн сайдын тушаалын дагуу. За тэгээд ирсэн цагуудаа тухайн цагаа time now гэж шинжилж байгаа. За цагаа ингээ оруулах юм бол нүдээ сонгоод цаг оруулах. Нүдээ сонгоод цаг оруулах. Цаг бүртгэгч бол яг тухайн цагтаа өглөө, өдөр, орой ажлын цагуудыг яг тухайн үедээ ингээ бүртгэлээ ингээ хийдэг. Тэгэхээр яг энэ гараар оруулах ажлыг хөнгөвчлсөн байгаа. За эндээс өөр анхаарах зүйл юу вэ гэхээр энэ импорт шийдэн дээр өдөр тутмын бүртгэлээ хийчихэл огноогоо өөрчлөөл тухайн өдрийнхөө бүртгэлүүдээ хийж дуусаал импорт авчаал дараад байна. Нэг өдрийн бүртгэл ингээл болох юм. 1 сард ажлын дунджаар 21 өдөр байлаа гэхэд 21 өдөр бүртгэлээ хийнэ. За тэгжиж ажилтны тус бүрийн цэхийн 1 маягт болно. Цэхийн 2 маягт үнэн зөв. Одоо тооцоологдох нэ. Импорт шитэн дээр бол өдөр тутмын бүртгэлээ хийн. За энэ өдөр тутмын бүртгэлээ хийхийг хөнгөвчлсөн энэ огноо оруулах товч. За цагаан тухайн үеийн байдлаар шинжилэн татах. За цагаа оруулах, нэр оруулах гэх мэт энэ ажилбаруудыг автоматжуулсан байгаа. За өдөр тутмын бүртгэлээ хийж дууссныхаа дараа бүртгэл шийд рүүгээ импортыг дарснаар тухайн өдрийн бүртгэл хийгдэж дуусчихмаа. За бүртгэл дууснаар цэхийн 1 маягт болон цэхийн 2 маягт автоматар шинжлэгдэнэ. Цэхийн 1 маягтан дээр зөвхөн одоо огноо сарыг оруулахад хангалттай. Тэгээ бусд нь бол автоматар татагтаад гараад ирнэ. Цэхийн 2 маягтан дээр тухайн сарын эхний өдрийг татаж оруулахад хангалттай байна.